Хүмүүний зөв боломж их чинь цаг үргэлж оюун ухааны дэвшил байдаг өгөөд тэр нь үргэлж зөв бүхний сэтгэлийн цагаан тэнхлэг болон амьдралыг улам яруу сайхнаар бодох их үнэмшлийг бидэнд өгнөцөө. Цагаан тэнхлэг. Цагаан тэнхлэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг эхлэж байна. Өнөөдрийн бэлэгтүүдээр энэ нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд ашиглаж байгаа энэ сайхан агшинд Монгол орон даяар багш нарын баяр болж байна. Намдар мөргмөө, багштар мөргмөө гэдэг шиг Эрдэмтэн сайхан багш нарыг хүндэлсэн, хойморт бодсон, сэтгэлдээ дээлсэн энэ өдөр энэ дугаар та бүхэндээ хүрч байгаа. Тэмччээр энэ бэлэгшээлийг бодож өнөөдрийнхөө дугаард бид Монгол улсын хөдөлмөрийн говийн Улаантөгийн одонд, Алтан газар содонд Ардын боловс сурлын тэргүүний ажилтан Сандгийн Эрдэнэ чимгийг өрж оролцуулж байна. Багш нарын баярын мэнд хүргэе. За баярлалаа. Орон даяар сайхан өдөр байна. За баярлалаа. Чанар хараад бахархаж байгаа явцсан донд одоо мэдээж нэр багшийн хоёлоо ярь таарна. Эхлээд өөрийнхөө тухай товчхон танилцуулгууд тийм. За намайг Сандгийн Эрдэнэ чимэг гэдэг Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Говьсөнбөрийн аймгийн Шивээ говь сумын дунд сургуульд удаан жил багшилж байгаа. Тэндээсээ Гавьяаныхаа амралтанд гарсан. Одоо Гавьяаныхаа амралтанд гараад 3 дахь намартайгаа залгаж байна. За орос хэлний багш мэргэжилтэй мэргэжлэрээ 34 жил багшилсан. 34 жил багшлахтаа бол би дандаа хөдөө суманд багшилсан. Би одоо ийм багш хүн байгаамаа. Сумын багш, суманд багшлна гэдэг бол их гавьяатай. Ер нь зүгээр яг би өдөөний хөөгдөлтөд сумын одоо сэхэтнүүд бол үн хүнтэй байдэн шүү дээ. Сумын багш, сумын одоо юу ч гэдэг эмч гэдэг юм. Нэг л хамгийн мундаг байдаг нөгөө манай Мегбурсрынгийн сумын зан гэдэг шиг тэндээ л хамгийн байдаг. Сумын одоо анган шатны боловсрол их орон тийм ээ. Тэнд боловсрол эзэмшүүлнэ гэдэг сайхан магадгүй би тэрээр энэ зөв рүү эхлэх байхаа гэсэн юм бодол байдаг. Тэгээд ер нь анхныхаа сумын багшийг сонгов тийм ээ. Тэндээс эхлэе хоёр. Би ер нь өөрөө хөдөө орон одоо сумын л хүүхэд. Тэгээд бидний ч үед нөгөө томилолтоор одоо тэр газрын тэр суманд очиж багшлаа гэж томилдог байсан. Тэгээд би ерөөсөө суманд очиж ажиллаад тэр чигээрээ л одоо сумаар явж байгаа л 34 жилийг нэг л мэдгээд ардаа орчихжээ би. Тийм ингэж би сумын багш болсон. Би 1970 онд улсын багшийн дээр сургууль төгссөн. Миний мэргэжил багш л та. Тэгээ би сургуулиуд төгсөөд суманд очно гэж ирсэн. Тэгсэн чинь шүлэмүүдийг уншилгууд хоттоор одоо мэргэжил өөр болоод явцсан. Би очсон бол сумын багш болох байсан байх. Тийм баг. Одоо бодоход бахархалтай байх гэж боддог. Яг өнөөдөр баярын өдөр учраас хоёлоо тийм амын зөв үгүй юм ярихгүй. Аль болохоор одоо ялангуяа суманд орос хэлийг заана гэдэг. Гадаад хэлийг заана гэдэг. Соён гээгүүрхийн нэг тийм өндөр онцлогч юм уу хамгийн орос хэлний багшуудад нэр өвддөг шүү дээ. Тий, ер нь хаалаа би ч одоо насаараа суманд багшилсан гэж ярьлаа. Суманд ч одоо нэг л орос хэлний багш байдгийн шүү дээ. За тэр суманд ерөөсөө л орос хэлийг дөрмийн төвшөнд судалсан хүн тухайн одоо тэр орос хэлний багш л байдаг. Тэр сумын бүх хүүхдүүд бүгдээрээ л миний гараар л одоо орос хэл заалгасан байдаг. Тэр сумын бүх хүүхдүүд миний шав байна гэсэн үг шүү дээ. Одоо тийм сайхан учрал мэдээлэлтэй. За тэгээд одоо ингээл нэг бас сумын багшийн жаргал гэж бас сайхан юм байна. Байлгүй яах вэ? Одоо суманд чинь миний төгссөн шавнар, тэгээд мөн одоо сурч байгаа шавнар, тэгээд шавнарын маань аав ээж нар бүгд л одоо ингээл нэг гараал алхахад сайн байна уу багшаал гэж бүгд л мэдлэн. Тэр үг бол үнэхээр одоо миний өстө зүрх сэтгэлийг өстө бүүйлдэг. Одоо яг би оюутан байхдаа хөдөлмөрийн баг зэвсэг сайжирснаар хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ гэж одоо шинжлэх ухааны коммунизмын онолын хичээлээр би яг энэ сэдвийг үзэж судалж ирсэн байхгүй юу. Тэгэхээр багш хүний хөдөлмөрийн баг зэвсэг бол ерөөсө сургалтын хэрэглэгдэв. Сургалтын орчин. Тий. Одоо нэг сайхан кабинеттэй. Тэрэндээ бүх сургалтынхаа хэрэглэгдэхүүнийг баяжуулсан. Одоо ингээд сургалт явуулахад бол багшийн хөдөлмөр үнэхээр эрс хөнгөвчлөгддөг. Тэгээд ер нь бол багш хүн сургалтын хэрэглэгдэхүүнээр л ариун баян одоо баялаг ийм л байж ээж одоо сургалтыг сансан хэмжээндээ явуулж болдго юм шүү дээ. Хүмүүс ерөнхийдөө багш эмчиг гэхдээ мэднэ. Багш эмчиг мэддэг. Гэхдээ яг мэргэжлийн хүний хувьд асуухад багшийн хөдөлмөрийн онцлог гэдэг их онцлог тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Багшийн хөдөлмөрийн онцлог бол
маш нэр хүндтэй хөдөлмөр. Одоо багш гэхэл одоо үнэхээр сайхан штэ ер нь тийм ээ. Таач одоо багшийн гараар л хүмүүжсэн, би ч багш нарын гараар л хүмүүжсэн. Багш гэдэг хүн бол үнэхээр үн хүндтэй. Багшийн хөдөлмөрийн үн хүнд юугаар хэмжигдэх вэ гэхээр одоо шавь нарын маань амжилт. Шавь нарын маань одоо амьдралд одоо нэг сайхан нэр хүндтэй яваа. Одоо тэд бүгд чинь багшд үнэхээр одоо нэг сэтгэлийн тайшаал амсуулдаг юм штэ. Цагаан тэнхлэг. Тэгээ багшны хөдөлмөр бол юугаар онцлог вэ гэхээр цагийг маш сайн баримталдаг болсод. Тий. Зөв өглөө 8 цагт хичээл эхлэхээс өмнө ангидаа 10 минутын өмнө ирэх орой ажил тарсны дараа 40 минутын хойно явах бол биш. Сургалтын 40 минутын чинь дотор нь маш олон хэсэгт хувааж үздэг юм штэ. Одоо хичээлээ зохион байгуулах, тэр хичээл эхлэх уур амьсгалыг бүрдүүлэхэд хэдэн минут зориулах юм. Өнгөрсөн хичээлийг сэргээн санахад хэдэн минут зориулах юм. Шинэ мэдлэг бүтээхэд хэдэн минутаа зориулах юм. Баттгахад одоо хэдэн минут зориулах юм. Хичээлээ төгсөөд одоо ингээд дүгнэхтэй хэдэн минут зориулах юм. Ийд бүгдийг л одоо ингэж одоо минут нэг бүрчлэнд чанд баримталж байж гэмээж л хичээл амжилттай явагдана. Цагтаа багтаагүй хичээл гэдэг чинь маш үр дүнгүй байдаг байхгүй юу? Жишээ нь одоо нэг сайн хичээлийн уралдаан, хэлэлцүүлэгт хичээлийн уралдаан, одоо дээхнүүд бол ур чадварын уралдаан гэж ярьлаа шүү дээ. Цагтаа багтаагүй багшийн хичээл бол лавл одоо тэрүүн байранд эзлэхгүй байх жишээ тийм ээ. Би сумын сургуульд байхад намайг 3 дугаар ангид байхад билүү 4 дугаар ангид байхад билүү одоогоор энэ ардын давуужийг ирж тоглолт хийсэн. За. Тэгэл хүүхдүүд ногоон дээлтийн нэг төгрөө орно шүү дээ. Божигнаа барилдаад тоглолт болоод хүүхдүүд тоцолдоод барилдаад ингэж байдаг аахгүй. Одоо юм л үзэж байгаа нөгөөдг нь тоглож байгаа хоёр. Алдарч амингой шүүмний бодлыг тоглосон чинь тэр тангихмд байгаа сумын сургуулийн бүх хүүхдүүд чимэг болсон. Тэр төчөв юм зүгээр чимэг болсон. Шүүмэн гэж хэнийгч мэдэхгүй, жамин гэж хэнийгч мэдэхгүй. Зүрхэнд нэг юм ирээд байна да. ертөнцийн юм ирээд тийм тунгалаг хардаг одоо орчин сумын сургуулийн хүүхдүүд байдаг. Тийм биш юу? Тийм шүү дээ. Өнөөдөр хөдөөд багш сурагчдын хооронд ямар ч асуудал байхгүй. Багш сайхан хүндлэлд ор байна. Хамгийн хүндлэлтэй. Хүүхэд багш хоёр эвтэй найртай байхад юунаас болж тэр эцэг их одоо багштай нэг тийм эвгүй тааламжгүй харьцах юм би. Юусе тийм юм байхгүй шүү дээ. Үнэхэрийн одоо нам тайван байна. Хөдөөд одоо хүүхдийн хүмүүжил сайхан байна. Тэгээд одоо хөдөөгийн багшд одоо тэр төвжирлэн тэр цагийг одоо тийм нэг үр дүнгүй өнгөрөөх юм алга байна. Ажлаа сайхан хийгээд амар тайван явж байхад одоо тэр удирдлагын зүгээс бас одоо ямар нэгэн дарамт шахалт хөдөөд бол одоо тийм удирдлагын зүгээс дарамт шахалт байхгүй байна. Тэгээл одоо бүгдээрээ л өмнөхөө хийгээл одоо ингээл сурагчин сайхан сураад л багшин сайхан хичээлээ зохион байгуулаад ингээл сургалт нэг л сайхан яваад идэм штэ хөдөөд. Энэ Орос хэлний улсын олимпиад гэдэгт бол одоо таавал шавь нэрээ нэлийн тэргүүлүүлсэн туршлагатай юм билий тий. Яг хөө ингээд одоо сумаасаа одоо хүүхдүүдээсээ шалгалт аваад одоо тэргүүлсэн хүүхдүүддээ олимпиадад бэлдэнэ. Тэгээд аймагт очиод уралдана. Аймагт тэргүүлсэн хүүхд маань улсын олимпиадад ирэхээ авдаг байхгүй юу? Тэр олон шавь нар маань одоо аймагт тэргүүлж ер нь жил тутам би улсын олимпиадад ирдэг юм аа. Ирж байлаа одоо багшилсан он жилүүдэд дээ штэ. Би ч одоо тэтгэврт гараад бас 3 дахь жилдээ орцсон явж байгаа. Тий. Тэгээд ер нь хүүхдээ бэлтгэсэн шавья улсад төрүүлэгчгээд тэргүүн болон дэд байранд оруулчаад ингээд явж байхад бол одоо ер нь багш хүний мөч сайхан баяр бахархал да. Тэрэн шиг баяр бахархал байхгүй. Тэгээд би бас боддгийн. Ер нь ингээд би ер нь манай Шивээ говийн сургуулийн бага ангийн сургалт үнэхээр сайн байхгүй юу? Бүр нэг доороос өстой би нэг сураад өгье, хичээгээд өгье, өстой бүтээгээд өгье гэсэн хүүхдүүд орж ирдэг. Гэхдээ тэр сайхан багш нарынхаа тэр хөдөлмөрийг одоо дунд ангид нь бид нар унгааж болохгүй шүү дээ. Бүр тэгэл тэр чигээр нь л ингээд нэг дээш нь аваад явчих ёстой. Тэгээд би улсын олимпиадад одоо ингээд шад маань төрүүлэхээр л дэд байр эзлэхээр л
би багийнхан багш руу хамгийн түрүү уцтдаггүй шүү дээ. Өө өстэй багш минь ээ, өстэй Бямба багш минь ээ, өстэй баярлалаа. Таны хүч буйнаар одоо миний одоо таны миний шав одоо ингээд тэргүүн байр эзэллээ гээл. Тэгээ одоо багаас одоо багын сургалт сайхан байхад бол одоо ерөөс тэгэл тэр сургуулийн сургалт бүр дээшээ тэгэл өсөөл явчихдаг. Хүмүүний зөв боломж их чинь цаг үргэлж оюун ухааны дэвшил байдаг өгөөд тэрний үргэлж зөв бүхний сэтгэлийн цагаан тэнхлэг болон амьдралыг болон яруу сайхнаар бодох их үнэмшлийг бидэнд өгнө. Тэ манай сургуулиас одоо SLT ерөнхий шалгалтын 800 оноотнууд төгж байна. Одоо тэгээд багын сургалт сайхан байснаар л хэрвээ багаас уншдаггүй бичдэггүй хүүхэд ороод ирсэн бол бид одоо яаж 800 оноо хүртэл нь бэлтэх юм бэ? Яаж улсад төрүүлэх нь бэлтэх юм бэ? Бас ийм асуудал байгаа штэ. Байгаа. Би ягаад энийг өөрөөсөө ярьж байгаа юм бэ гэвэл шивээ говьсонгүй гэхээр би мэднэ. Манай нутаг дорногын. Тийм учраас би өөрөөсөө би мэддэг учраас өөрөөсөө байж магадгүй. Говьроход нутагч хүмүүс бодох. Үнэхээр таавал одоо өөрөө хүндлээ таа гэж хэллээ. Өөрөө үнэхээр манай говьсонмөр одоо боржигын талд бол их нэр хүндтэй багш би мэднэ. Тийм учраас модон шагналыг авсан. Бас нэг бахархмаар юм байгаа. Зүгээр энэ нөгөө Оросын холбооны улсын гадаад хэргийн жоох хөлөө энэ байна тийм. Энэ ямар учиртай энэ одоо хажуудны гармууд энэ тий. Энэ ямар учиртай шагнал вэ гэхээр би олон одоо улсын олимпиадад төрүүлээл одоо Путиний тэтгэлэг төлбөрт хамрагдаад одоо тэгээ 34 жилийн туршдаа Путиний тэтгэлэг бол сүүлийн үед хэрэгжиж байгаа маа. Өмнөх одоо 34 жилийн туршид би олон шавнараа Оросын холбооны улсад суралцуулсан байна. За тийм учраас Оросын гадаад хэргийн яамны хүндэт жоох бичгээр би шагнагдсан. За энэ маань одоо надад бол маш ховор нандин маш чухал их гой шагнал шүү дээ. Тий. Оросын холбооны улсын гадаад хэргийн яамны хүндэт жоох гэж хэрийнч багш ирдэг байхаа. Тий одоо би хүртсэндээ л их баярлалаа байгаа тий. Би уцтаад өөдөө хэлж дээр жоохон авчираарай гэж би хэлсэн шүү дээ. Их сайхан. Ингээд би цаашаагаа явах гэдэг юм л да. Манай нэг багш хэлж ирсэн. Хамгийн сайн багш үл шавьдаг үүсгдэг багш хэлнэ гэж шавийн сайн явна явдаг юм байна л да. Тэр шиг одоо шавнарууд одоо таны шавнар бол бахархаар сайхан усуд олон бий дээ одоо. Олон байлгүй яах вэ? Тий олон шавнар маань одоо Оросын холбооны улсад мэрэгжил эзэмшлээ одоо нэг шав маань эдийн засагч болсон одоо Монголын нэр нөлөө бүхий нефтийн компанид одоо ажиллаж байна. Тэгэл салбарт иргэний нисхийн ерөнхий газарт ч одоо бас нэг сайхан шав маань ажиллаж ил байна. Үгүй энэ мэтчлийн одоо бас шавнар болгоно бас хаана яваагийн сайн мэдэхгүй байна. Энэ он жилүүдийн уртад тий. Ерөнхийдөө сайн яваа. Ерөнхийдөө сайн яваа. Одоо Оросд боловсрол эзэмсэн өндөр мэрэгчлээ одоо тэр усууд чинь сайхан л яваа. За бид тэрийг ингэж ярьж байхад нэг зүйлийг бол хүмүүс их хүндэтгэлтэй хандна гэж би итгэж байна. Тэгвэл түүхийн үнэнд бол Оросын соёл гэдэг юм уу тэрийг дагснаар монголчууд улам хөгжсөн. Орос гэдэг юм мэдснээр Оросын соёлтой одоо ойрцсноор хүндрэлтний соёл руу орсон. Орос хэл гэдэг юм бол монголчууд их хавьяага өгсөн шүү. Энийг үл ерөөсө мартаж болохгүй. Өнөөдөр англи хэлээ бус хэлээр сурна л гэж тийм ээ. Үнэхээр Орос хэл гэдэг монголчуудыг Оросын боловсрол гэдэг юм уу те Орос школтой зарим оросоор сэтгэдэг гэдэг шиг. Энэ бол үнэхээр Монголын хөгжилд бол нэг 70 жилд бол үнэхээр гавьяа байгуулсан шүү. Нэг муул харах байхгүй тийм биш. Байхгүй. Тий одоо орос хэлээр би одоо өчнөө олон жил хоолой олж идснийхээ хувьд одоо орос гүрнийг би хүндэтгэж явдгийн шүү дээ. Тэр их гүрний одоо түүх соёл бол манайд туссан. Ер нь одоо Оросын одоо таны хэлдгээр нэг орос школоор одоо орос хэлний багш нар чинь нөгөө сургууль хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын ухаан, орос хэл заах арга одоо тэд бүгдээрээ бол одоо нэг бас арай орос хэлний багш нар арай дөнгүүр байдгийн шүү дээ. Тий. Яагаад гэвэл нэг Оросынхоо сурах бичгээс нь шууд бид нар чинь шууд хүлээгээд авцсан. Нэг орчуулгаар биш. Одоо яг их сурах бичгээс нь эзэмссэн болохоор бас орос хэл дээрээс олон материал одоо мэдээлэл авсан болохоор жишээ нь одоо сэтгэл судлалын шинжлэх ухааныг бид нар одоо хүүхдийн сэтгэл судлал гэдгийг чи одоо маш нарийн үзлээ бид нар. Хүүхдийн сэтгэл судлалыг үзэхдээ одоо 10-аас 12 насны хүүхдийн сэтгэл судлал одоо
13-аас 14 насны хүүхдийн сэтгэл судлал гэл ингээл бүр нарийн үзэн штэ. Одоо хүүхдтэй яаж харьцах вэ? Хүүхдийн сэтгэл зүй ямар байх вэ? Ямар тохиолдолд ямар болдгоо гэдгийг ч одоо нарийн үзсэн ер нь л Монголын бүх багш нар одоо тэгж үзсэн дээ ер нь. Ялангуяа хөдөө орон нутагт одоо юу гэдгийг орос хэлийг сурахад заагархан их онцлог байх ёстой үз ер нь бас. Хувийн онцлог бий тийм ээ. Байлгүй яхав. Гадаад хэлний хичээл бол одоо нөгөө ер нь анхлан судлах гэдэг утгаараа нөгөө бага ангийн сургалт. Бүр бага ангийн 1-р ангийн сургалт, 1-2-р ангийн сургалт. Орос хэл дөнгөж үзэж байгаа одоо тэр 7-р ангийн хүүхдийн сургалт. Ер нь хоорондоо дөхүү шүү. Тэгэндээ. Тий. Жишээ нь одоо бага ангийн багш өсгнүүд өгөөл үг бүтээлгэж яхад орос хэлний багш мөн л адилхан өсгнүүд өгөөл үг бүтээлгэх үгнээсээ холбоо үгнээсээ өгүүлбэр зохиох, тэрэн дээрээ асуулт тавих, харилцан ярианд сургах гээл одоо ийм тохиолдлууд байна. Тэгээд миний одоо санаа бол гол одоо баримтлагдаг сургалтын маань арга би хүүхдийг хичээлээр одоо орос хэлний хичээлээр их тоглуулж сургадаг. Одоо бодтоор ингэдэг юм аа гэж л одоо өстой бодит жишээн дээр л тайлбарлах нь орос хэлийг чи хүзрийн аргаар тоглоулаа сургаж болж байгаа юм. Хөлөг тоглоомын аргаар бас ингээд дөрмийн мэдлэгээ баталгаалаас суралцж болж байгаа юм. Тэгээд энэ мэдчлэн одоо нэг тоглох дургүй хүүхэд гэж хизээж байхгүй шүү дээ. Тэгээд тоглоомн дээр үндэслээд хүүхдийг чинь бас хөөхөө хөгжүүлээд ингээд явчих болдог. Тэрвэтгэл хүүхдүүд чинь өөрсдөө тоглоомоо зохион шүү дээ. Багшаа ингээд тоглолцож болох юм байна. Тэгээ хүүхдүүд чинь их л гоё гэгээлэг ертөнц хүүхдүүдээсээ бид чинь бас суралцах юм байна. Хүүхдүүдээсээ ухаарл авах бас сайхан зүйл байдаг. Цагаан тэнхлэг. Ялангуяа энэ нэвтрүүлгийг үзэж байгаа манай Дорноовынхан анзаарах юм бол 1900 одоо 70-71 онд ч гэдэг юм тэр үед Дорноовт орос хэлний багш Самбуу гэж багш байсан юм. Замг шиг хүн. Зүгээр юм настай таягтай настай хүн. Харахад бол дээлтэй. Орос хэлийг төгс цаадаг. Дөрвийн гайхамшигтай сан. Дорногын 10 жил дунд сургуульд 10 жил төгсөөд ирсэн хүүхдүүд Улаанбаатарт ирээд орос хэлд ирсэн айдаг байсан. Зүгээр домог шиг оныгоо хөтлөөсөн Самбуугийн шавбар шалгахгүй оруулъя гэж зүгээр харахад даруухан гэсэн мөртөө дөрмийг айгүй өндөр хэмжээнд заасан. Нэг тийм оросыг тоглохгүй. Орос хэлний багш зарим жаахан тийм юм ихтэй багш нар байдаг гэхгүй. Яг зүгээр өдөөний өрөндөлтэй тэгсэн мөртөө орос хэл заадаг. Тэр гоё шүү. Хоёрдугаар нь сөрөн жогоо шүлгэнд байдаг юм да. Багш гэдэг бол одоо ухуулагч болдог юу болдог ягаад ингэж юм гэдэг очоогүй гэдэг. Тэр шиг байхгүй гээл. Сумын орос хэлний багш гэдэг бол сумын соёлыг игэрэл хэрэг болно гэж юм орчуулна барин тэгэл аймгийн захирал зөндөө юм зэрэг тэгин штэ. Жишээ нь одоо бас их сонин юм болно. Одоо жишээ нь манай суманд одоо нэг морь үйдэг алдартай уяач бий. Одоо бас нэг гаднаас оруулж ирсэн эрлий зазрахтай. Тэгээд тэр чинь паспорттай байд юм байна. Тэр азраг. Тэгээд тэр одоо нэртэй азраг маань. Тэр нэрийг тэр одоо морин завуудад одоо нэг өгөгдсөн нэр дахин 20 жилдээ давтагддаггүй. Ихээрээ овгөлж явдаг нөгөө азраг маань. Тий. Тэр мэдчлийг сонин одоо тэгээ тэр морныхон паспортыг одоо надаар арчуулуулахад одоо тийм зүйл бол их садан санагдаж байна. Эми эрзэхтэн тэр орчуулаад. Эми эрзэхтийг бол маш олон орчуулноо. Одоо тэгээ сүүлийн үед гоо сайхны бараанууд байна тийм ээ. Гоо сайхны барааны зургийг үзүүлээл зургийг одоо фэйсээр явуулаад энийг орчуулад явуулаарай гээл. Ингээл энэ мэдчлэн бас сайхан штэ бас эн чинь бас хүнд тустай л хэрэг. Өөрөө чинь ажлын амжилтын тухай олон хүмүүс янз янзаар надад бас ярьсан л да. Би мэдэн л дээ. Залуу багш нартай хамтарч ажиллах, залуу багш нартай итгэх, тэдний хөгжүүлэх талд бол нэлээх ариун туршлагатай гэж хүмүүс ярьдаг юм байлээ. Ер нь тийм биз? Тийм ээ. Би ч одоо энэ шивээ говьсомда 20 гаруй жил багшилчлаа. Тэгээд миний сурагч байсан хүүхдүүд бас багш болоод одоо ингээл бас мөр зэрэгцээл одоо ажиллаж байлаа л да. Тэгээд багш хүнд чинь эдэн одоо залуу багш нартаа энийг л нэг хилээд өгчих юмсан одоо бас нэг өөрийн нэг ховор нандин дуршлага байна шүү дээ. Энийг л би нэг хилээд өгчих юмсан гэсэн тийм юм байна.
За тэгээд ер нь залуу багш нар маань Ахмад багш нараасаа алив та надад нэг заагаад өгөөч энийг яадгийн бол гэж гүйж ирэх нь ховор. Тэгэхээр энийг бол Ахмад багш өөрөө санаачлаг гаргаад альвээ залуу багш нар миний хүрээ дээр одоо нэг тодорхой цаг товлоод та нар хүрээ дээр ич багш нь одоо нэг ангийн эцэг эхийн хурлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулдгийг эцэг эхтэй одоо багш одоо яаж хамтарч ажилдгийг одоо эд бүгдийг би бас нэг хэлээд өгчмөр байдаг байхгүй юу. Тэгээ би багш нараа одоо али тэгэл тэр чин залуу багш нар нэртэй боловч одоо тэгэл дунд насны одоо Ахмад насны бүгд л цугларноо. Тэгээд би одоо хамгал байдаг л одоо ингэдэг юм шүү багш ингүүл нэг алдчих гад идэг юм шүү. Эд бүгдийг би одоо хэлж өгдгий. Хүмүүний зөв боломж их чинь цаг үргэлж оюун ухааны дэвшил байдаг өгөөд тэрний үргэлж зөв бүхний сэтгэлийн цагаан тэнхлэг болон амьдралыг болон яруу сайхнаар бодох их үнэмшлийг бидэнд өгнөцөө. Цагаан тэнхлэг. Тэгээд нэг сумын маань 30 жилийн сургуулийн маань 30 жилийн ой болоод. За тэгээд тэр ой номонд манай одоо шавнар маань намайг одоо ингэж шүлгэж оруулсан байсан. За. Ингээд Орос гэдэг. Энэ тийм ээ. За. Орос хэлний хичээлийг ой танд ортол тоглол сургадаг багш. Олон багш наранд тойрол суулгаад борстой цагаар дайлдаг өндөр ээж 100 шавнырийнхан хайртай сайхан багш зураг шиг шивээ гоён сургуулийн бурхан багшаа гэж. Тэгээд тэдний сэтгэл юм да тийм. Тэгээ бас нэг сургалтын таатай орчин гэдээ ярьлаа штэ. Гэхдээ тэр хэдэн багш нарыг залуу багш нараа ингээл нэг ширээнд суулгачаа сурагч шиг сурагч ширээнтэй суулгачаал би өмнө нь ингээл нэг багш хичээл зохион байгуулж байгаа юм шиг зогсож байснаас гэрээсээ нэг ахиухан боцтой банштай цай чанж ирээд тэдэндээ аялгалж өгөөд. За одоо тэгээд ингээд бид чинь нарийн нанди юмаа ярихад ямар сайхан тааламжтай уур амьсгал тэнд бүрддэг гэж бодно. Тэгээ Ахмадаас үг сонсох дуртай. Тэр та нарын үед бол тийм нэг хүүхдэд хэрэгцээ төрүүлж юм сургахтай өндөр байсан. Өөрийн чинь тоглодог гэдэг шиг. Хэрэгцээ төрүүлдэг. Ухаан одоо юу гэдгийг самбуу багш бидэнд байхдаа хатял гэрүүсгүй войны Оросууд дайны хөсөө юу гэж биччихээд за энийг та нар маргааш мэдээд ир. Тэгээд бид Оросууд ингээд тий. Тэнгүүт нөгөө дайны юм бид нар бууж ирээд бүгд шүлгэлж байхгүй. Тэгтээ одоо ингэж байгаа зүгээр багшийн арга юм да. Манай үний амьдрал янз янз шүү дээ. Манай ингэ өнчөө хөхт байсан. Тэргээр босоод тийм ээ. За чинь ээжийн тухайд өнчөө гэж хэлэхгүй ш. Нөгөөс нь дуулахаар бид нар өвдөд уулна шүү дээ. Шүүний үнэр ч юм уу дуулан гутан. За маргааш ийм дууны одоо маргааш жахан дууны өвтэй хичээл орно гэд нөгөө мама милая мама как тебя я люблю дуудаг шүү дээ. Тэрний үгний болж. За. Тэгэхээр бид нар тэр үгийг чинь бодохоор тэр мама милая мама гэдгийг яг зүрхэндээ орос хэлээр боочж байгаа. Тэнгиж их тийм амьдралтай нь оруулж зүрх сэтгэлдээ хэрэгцээтэй нь оролцуулж их заадаг байсан. Та нар бол тийм л үеийн багш нар байгаа. Одоо тэгэлгүй яах вэ? Одоо яалтчгүй л хүүхдийнхээ одоо нэг сурах тэмүүлэлийг бий болгож ийж хичээл явуулна уу гэхээс одоо нэг сэтгэл зүйн таатай орчныг бий болгож ийж сургалт явуулна уу гэхээс одоо хүчээр болохгүй шүү дээ. Англи хэлдэггүй та нар явахгүй англи хэлдэггүй дэлхий даяарч байна гэж загнах уу хэрэгцээг нь төлөвлөөд англи хэлийг тий заах уу гэдэг тэр ялгаа нь. Бидний хувьд хэрэгцээ хөндөр төрүүл заадаг байсан. Тэгэхээр үнийг хийж мэдэхгүй байж болохгүй юм байна. Өмнө ч наад сургалтын наад үзэл санаа чи явж л бай. Тий одоо явж байгаа. Тий Монголын боловсрол бас их сайхан хөгжиж байна өө. Тий багш нар залуу багш нарын дунд одоо надад дуршлаг байна ч гэдэг юм уу. Одоо тэгэл ажлын байран дээр хөгжих одоо тэр бололцоо бол хот хөдөө одоо ялгаагүй болсон. Одоо захим орчин сайхан хөгжсөн. Тэ? Танай хүүхдүүд боловсрол хойно орж төгссөн үү?
Манай би 2 хүүтэй. Том хүү маань Оросд төгссөн. Бага хүү маань Монголд. За. Тий. Тэгэл Орос төгс Орос. Тий. Тийм. Оросын соёл бол өндөр соёл байдаг л да. Нэг тийм юм өнөөдөр ингэж харж хоёлоо багш нарын баярын өдөр янз бүрийн тийм хазаа амын зөвгөм ярмаар байна. Зүгээр сайхан тийм багштайгаа хүн уулзж байгаа шиг магадгүй нэг харж байхад олон шавнаар таны шаарсан. Тийм ээ. Тий. Энд нэг ямар зураг энэ зургийг сонирх болоос зүгээр яг дараа нь энэ зураг ямар учиртай юм бэ гэхээр би их тохилог сайхан кабинеттэй хүн. За. Кабинеттэй байлаа багшилж байхдаа. Тэнд бол одоо хэрэглэгдэхүүн маань маш баялаг байлаа. Тэгээ би Говьсөнбөр аймгийнхаа бүх гадаад хэлний багш нарыг кабинет түшгэлсэн сургалт гэж сургалт зохион байгуулаад багш нараа би бүгдийг нь урьсан байхгүй шүү. Тэгээд одоо би хэрэгэлдэг бүх арга, тоглоулдаг бүх тоглоомоо бүгдийг тэр багш нартаа л одоо дэлгэж тайлбарлаж одоо туршлагаа түгээн дэлгэрүүлж байгаа юм. За тэрэн дундаас мэдээж авахч зүйл байгаа. Тэр багшийн арга зүйд нийцгүйч зүйл байгаа, нийцж байгаа зүйл байгаа. Тэгээд ингээ би бичин багш нартаа Говьсөнбөр аймгийнхаа нийт багш нарт бас нэг өөрийнхөө арга туршлагыг түгээсэн. Тэгээ сая нэг манай Говьсөнбөр аймагт нэг чадварлаг багш гэсэн тийм уралдаан явагдаж байгаа юм бэ. За. Тэгээд тэнд манай англи хэлний Говьсөнбөр аймгийн төвийн багшилтаа байгаль цэцэг гэдэг багш тэр уралдаанд оролцож байна. Тэгээд би тэр багшид амжилт төсөж одоо сэтгэл бичлээ л дээ. Одоо амжилт төсөё гэд. Тэгсэн байгаль цэцэг багш маань таны одоо кабинетийг үзэж сонирхож сайхан хөгсөл тэмүүлэлтэй болж би сайхан кабинеттэй болсон багштаа би баярлж явдаг шүү. Одоо нэг багшийн ажилд бас миний энэ сургалт нөлөөлсөн бай, сайхан байна. Би тэрэнд гойд их баярлж байгаа. Таны Оросны багш болох их үүдэн бол Свердловскоос эхэлсэн байх эхлэл нь тийм ээ? Наа тий Свердловскд одоо сурч байх үеэс эхлээл тэгээд одоо тий энэ Орос оронд нь улс орнд тухайн оронд их хэлийн одоо эзэмшил суралцсан гэж чинь маш том ололт шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Одоо тэгэл Орос оюутантай цуг нэг байранд амьдрна. Тэгээд зан шил сэтгүүл ярина. За дэлгүүрт орно мэдээж бид алхаа авахын тулд одоо Орос худалдагчтай орсоор л ярина штэ. Тэр Орос худалдагчийн хэлж байгаа мөнгөн дүнг би орсоор л ойлгоно штэ тийм ээ. Тэгэхээр бас орчинд сурах их гоё шүү. Энийг сайхан улаан талбайд их гоё зураг байх юм. За тий. Одоо энэ миний отгон шав. Одоо Оросын холбооны усад одоо сурч байгаа ангаахын чиглэлээр. Тэгээ би нэг дэвтгүүртэй гарчаад нэг сайхан эрх чөлөөтэй болцгоол тэгээд би Москва яваад. За. Шав дээрээ очиод. Өө шавтайгаа улаан талбай дээр зураг авахуулаад нөгөө Алдарт Арбатын гудамжаар шавтайгаа хөтөлцөөд алхаж явхад үгүй багш гэдэг чи ямар сайхан мэрэгжил юм бэ гэж би бүр дотроо ингээл нэг огшоол их л сайхан байсан да. Тэгээ шавтайгаа уулзаад ингээд ирсэн. Хүний өөрөө өөртөө ярих гэдэг юм алисуд өөрөө өөрийгөө бодох юм бий л дээ. Ухаан зүгээр танд ярихад даруй биш гэж болно. Би бол асуух ёстой нэг асуулт байна. За. Тийм ээ миний нэг хариулахгүй байж болно биш шүү тий. Зүгээр таны хувийн амжилтыг ингээ бодоход за би 34 жилд ийм бас хийх гэж оролдожээ тийм ээ. Багшийн хувьд гэсэн нэг юм бод бий дээ. Би. Туршлагач ярих юм жаа баг. Байлгүй яах вэ? Би чинь одоо яг нэг улсын чанартай хувийн амжилт гэхээр би одоо нэг улсын чанартай уралдаанаас л нэрлэе л да. Оны шилдэг илтгэж шалгаруулах тийм улсын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багшийн дунд зохиогддог жил болгон зохиогддог тийм оны шилдэг илтгэж шалгаруулах тийм улсын уралдаан байдгийг. За би тэнд нэг 2005 билүү 6 оны үед багш сурагчийн харилцаа сэдвээр оролцож бас улсын 3 дугаар байрын шагнал хүртэж байлаа. Ер нь энэ дашрамт хэлэхэд одоо сургууль дээрээ эхлээд эхний шат сургууль дээрээ явагддаг байхгүй юу? Манай сургуулийн захирал болохоор багш болгоныг энэ уралдаанд оролцсон гэдэг шаардлага тавьдаг. Энэ бол одоо бүр зайлбаргүй зөв. Багш хүн судлаач байх хэрэгтэй. Судалгааны арга зүй суралцах. Энэ чинь эрдэм шинжилгээний илтгэл шүү дээ. Тийм уран сайхны илтгэл биш. Тийм учраас тэр багш хүн бол энэ илтгэлийн явцад бол одоо судалгааны арга барил суралцаж өөрийнхөө одоо ертөнцийг нээж өөрөө бас шинжлэх ухаанч мэдлэгтэй болдог. Ийм сайхан талтай. Мөн бас нэг
анги даах урлаг судлах анги даасан багш нарт нэг ном түгэе гэдэг одоо Туркээс гаралтай. Тэгээд тэр номныхоо агуулгыг л судална. Одоо багш хүн тэр анги даах урлагтаас одоо заавал танилцуулах юм шүү дээ. Өө тэндээс маш их мэдлэг олж авч байгаа юм. Анги даах урлаг гэдэг бүхэлдүүд нь зузаан номноос. Тэгээд тэндээсээ шалгалт аваад. Одоо шалгалт авах юм чинь тэр номыг чи зайлбарг уншин шүү дээ. Тий. Тэгээд сургуулиасаа шалгараад, за улсаас аймгаасаа шалгараад бас улсын уралдаанд орж ирж би бас нэг шагналт барин шалгарч байлаа. Тэрийг бол маш их ач холбогдол өгч маш сайн судалсан тэр номыг ерөөсөө. Тэр номоос маш их ч мэдлэг олж авсан. За ингээ бас нэг аймгийн олимпиадад багшийн төрөлд бас удаа дараа тэргүүлж улсын олимпиадад бас оролцож байсан. За энэ мэтчлийн ер нь бол багш хүний хамгийн их бахархал олимпиадад хүүхдүүд нь дээгүүр ороход юм байна тий. Ер нь тийм шүү. Тэргээр их бахархал. За тий. Бас тэгээд тэрнээс гадна эсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авах чинь бас их гоё. Тийм баг. Тий. Мэдээж. Тий, мэдээж. Одоо нэг шавья нэг 800 оноо авахулчаал тэгээл нэг багш нарын аймгийнхаа багш нарын баг хурал дээр одоо ингээл нэг нэрээ дурдуулаад эдгээр сууж яах чинь сайхан штэ. Тэгээд тэр 800 оноо чинь бас нэг аймгийн маань амжилтанд маш их нөлөөлнө. Тий. Тэгэл 21 аймаг чинь жагсаагаар тавьчихлаа штэ. Дээр нь аймаг маань хэдэн сургуулиудаа жагсаагаар тавьчихдаг. Тэгээ бас тэр 800 оноо шав минь авахд би их баярлсан. Цагаан тэнхлэг. Би зүгээр одоо өдийн насны Монгол улсын иргэний хувьд өдийн насны хүний хувьд бол бид нар мөнхийн хоёр хүчтэй хүндэх хэрэгтэй тийм ээ. Улам хүндтэйд улам сайхан хоёр одоо манай уран бол улам сайхан болж байна. Оросын соёл гэдгийг бол хүндлэх хэрэгтэй шүү гэж би хэлэх дуртай хүн. Үнэн биз үү? Үнэн. Тий. Оросын соёлыг хүндлэх хэрэгтэй. Нэгэнт энэ их гүрэн бидраас нүгэл явчихгүй шүү дээ. Энэ хэлийн сайхан судлах хэрэгтэй. Хэлээрээ дамжуул соёлтой танилцах хэрэгтэй. За тэгээд бас хойд хөрш маань бас хэлг айлгүй бас айтайхан болчлоо шүү дээ. Одоо хин дуртай нь одоо Орос орныг үзчих. Одоо улам судалж одоо улам судалж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тий. Би бас тэгж бодоод байдаг. Би тэгж боддог. Өмнөд өршигөө соёлыг дундад дорны соёлыг энэ хоёрыг өндөр мэдж бид нар мэдлэгтэй болно шүү дээ тийм ээ. Тэгээ одоо Оросын соёлыг ярих бид нар ихтэй Украины дэд бити холбоосоо гэж байна. Тэр хамаагүй тэр үнэхээр Оросын соёл гэдэг юм бол бид нар монголчууд өдий ихтэй сайхан болсон бол Оросын их соёлтой ойрцтой хэрэг болсон шүү юм. Их болсон. Их хэрэг болсон. Ангаах ухааны чиглэлт чиг, боловсролын чиглэлт чиг, одоо техникийн чиглэлт чиг тийм ээ. Үнэхээр одоо Оросын соёл бол нэвтэрсэн тэр соёл дээр л бид чинь бас хөгжиж явна өө. Би нэг юм асууя зүгээр таны мэрэгжсэн мэрэгжил учраас гадаад хэл эзэмших ёстой монголчууд хөгжих ёстой тийм ээ? Гадаад хэл эзэмших ёстой шүү гэдэг юмыг таавал их сайхнаар хэлэндээ бас тийм ээ? Ер нь тэглгүй яах нөгөө хэлтэй бол хүлтэй гэж. Тий. Ер нь хэл сэтгэхүй хоёр чинь маш нарийн холбоотой гэж багш маань зааж ирсэн байхгүй юу. Нэг юм нэмхэн цаас барьчаад нэг талд нь хэл нөгөө талд нь сэтгэхгүй гэж хүчээд хүүхдүүдээ та нар ингээд энэ нэмхэн цаасыг ингээд одоо ингээ хуулаад хоёр болгож чадах уу. Тэгэхээр нэг хэн ширхэг нэмхэн цаасыг чадахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг нь нөгөөгүйгээр хөгждөггүй юм аа л гэж зааж байлаа. Тэгэхээр хэлийг сураад сэтгэхгүй хөгжинэ. Одоо олон сайхан мэдээллийг авна тий. Бас сэтгэж байж ярина. Ингээ манай дундаж одоо гол сэхэтүүд ингээл одоо 40-50 онд мөнгөд явсан мундаг сэхэтнүүд ш талдартай хүмүүс бүгдээрээ л тэгээд тэднийг ажиглаж байгаа тэр хүн хэлж ирсэн. Өнөөдрийн боловсролтой харьцуулаад Монголын сэхэтнүүдийн одоо 20 жилийн өмнө Монголын сэхэтүүд ихэнх нь орсоор сэтгэж байна гэж. Сэтгэдэг болцсон. Англиар бол зүгээр орчуулгын хэмжээнд байна гэж. Тэгээ сэтгэж болохгүй. Одоо дараа болохоор англиар сэтгэдэг бол бүр сайн болно шүү дээ. Одоо боловсролын хүрээнд байна гэсэн. Тэгэхээр ер нь орсоор сэтгэлтэй. Олон жил яатсан юм чи гарахгүй. Энэ сэтгэмжийг бидэнд бол хөгжил болж авчирсан хоцроод бол ирээгүй шүү дээ. Тийм үү? Ирээгүй. Тий. Тэр үл ястаа зайлбаргүй юм. Өөрийн чинь зааж байгаа хичээлийг магтж байгаа юм биш ерөөсөө байгаа үнэн энэ тийм ээ. Тэгээ ийм сайхан боловсролыг миний говьд Монголын одоо сайхан одоо өмнө боржигн талд
багшилж байсан танд сайн сайхан өссөн өрмөр. Сумын багш гэдэг л их гоё санагдаад байна. Юм нэг тийм гоё үс өгүүлэх шиг үс юм. Оо сайхан. Одоо ерөөсөө сумын багш чинь одоо бүх шавнар маань шавнарынхаа дунд тэнд амьдарч байна. Боловсрал мэдлэг эзэмшээд одоо сайн сайхан явж байна. Цүнхээ өрөөд гүйж яваа шавнар мань ч бас тэнд байж л байна. Тэгэл нэг амар амгалангийн ертөнц. Тэнд. Гоё амар амгалангийн ертөнц. Тий. Сумын төвөр сумын багш явахад бүхэн мэдлэн. Багш. Тий. Шавнар мань мэдлэн, шавнарын маань ээж аав мэдлэн. Тий. Одоо юу гэдгийг 32 дахь сургуулиас гараад явж байгаа хүн мэдлэхгүй шүү дээ. Тоглож байгаа юм шүү. Хотын багш нар шаалж байгаа юм шүү ер нь. Мэдлэхгүй шүү дээ. Надад одоо тэгээ нэг хотод нэг одоо өдрийн од шиг одоо шавтайгаа тааруул одоо бөөм баяр одоо ерөөсөө тий. Тэр чинь сайхан. Өөрийн чинь эзэмшсэн мэдлэл зорилсон зорилго. Ялангуяа сум орнотогт энэ боловсролыг түгээсэн гэдэг нь өөрөө эргээд буцаад бодохоор их туйлс юм шиг, алжаргал шиг, амьдралын баяр баясгал юм шиг, нэг амьдрсан юм шиг санагдна үү? Тэгнь. Одоо би чинь 34 жил багшлахтаа би их жаргаж багшилсан. Тэгээ би бас шавнартаа хэлдэг штэ. Одоо нэг бас нэг ийм шав багш нартаа нэг иймэрхүү хүүхдүүд нэг л юм хийж өгдөггүй дээ багшаа гэдэг байхгүй юу? Үгүй тэр хүүхдүүдийн чинь юм хийлгдэг хүн нь багш өөрөө байхгүй юу? Тэгээд би ер нь ярианыхаа төрөнд ер нь багш нар залуухан багш нар зөвлөхдөө хүүхдүүдээ багш нар минь битгий хүүхдүүд юм хийхгүй байх гэж хэлж байгаарэ. Тэр чинь өөртөө л хэлж байгаа үг шүү гэж би бас сануулдгийг. Тий. Тэр хүүхдүүдийг юм хийлгдэг хүн чинь багш өөрөө байхгүй юу? Тэгээд би нөгөө анх сургууль төгсөж ирээд би одоо сумаас ажлын гараагаа эхэлсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгээд би нэг одоо миний анх ажлын гараагаа эхэлсэн сумын сургуулийн багш нарын өрөөнд нэг ийм самбар байсан байхгүй юу? Одоо ингээ модон арааманд улаан давуу татаж хадаад цагаан цэр дээр бичсэн нэг тийм үг байсан байхгүй юу? Тэрийг би одоо бүр энэ одоо бараг 40 жилийн дараач би тэр үгийг мартахгүй явна. Тэр нь юу гэж хэлсэн бэ гэхээр нэг сууд хүний хэлсэн үг. Би олон 10 мэргэжлийн тухай мэддэг боловч багш хүн шиг хийж бүтээхийн хүслэнд автсан хүмүүсийг ховор гэж боддгоо гэсэн үг байсан байхгүй юу. За би тэр үгийг анх хараад юу гэж бодсон бэ гэхээр багш хүн гэдэг чинь ерөөсө зүгээр сууж л болдгүй юм бэ гэж би ойлгосон. Анх одоо тусахтаа тэгэл ёстой л үнэхээр хийж бүтээхийн хүсэлд автаж явж ижил би 34 жилийг би ардаа орхисон байна. Гайхамшигт яг нэвтрүүлэгт дуусгах юм. Монголын боловсролын төвөд 34 жил хийж бүтээхэн түгээр эрмэл тэмүүлстэй явсан сумын багш гэж тэр одоо бол тодтох шиг гоё санагдаад байна. Ийм сайхан хүн. Ардын боловсролын тэргүүний ажилтан хөдөлмөрийн гавьны удаан төгөн одонд алтан газар содонд олон сайхан шавнартай эрхэм багштайд багш нарын мэд хүргэе. Олон багш нартай одоо мэдчилж байгаа биднийг хараад баярлж байгаа хаа гэж боддог. Таньгаар дамжууд Монголын одоо бүх багшнаас баярын мэд хүргэе. Ном дор мөргмөө, багш дор мөргмөө. Сайн сайхан хүсье. Баярлалаа тань. За баярлалаа. Цагаан тэнхлэг.